За сайн байцгаана уу манай дэлхийг төрсөн минь аялын влогийн 4-р дугаар та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаар дээр бид бүхэн 3500 м-ийн өндөр Намчи базар руу хэрхэн яаж гарсан бэ гэдэг аялал маань гарах болно. За бид хоёрын бол нэг болсон доо. За Everest Base Camp руугаа гарч ирсэн аяллаа трекинг буюу алхалтын 2 дахь өдрийг өнөөдрийн дугаар та бүхэнд хүргэх болно. Ташрамтай болоход та бүхэн харж байгаа бол Around the World гэдэг манай дэлхийг тойрсон минь влогийн өөрсдийн малгай гарсан байгаа. За энэ бол блүүгийн бүх салбаруудаар зарагдж байгаа гэдгийг дуулах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгээд манай влог маань малгайтай болсон байгаа. За энэ удаагийн дугаар дээр бол би бүр өхөл агарсан. Яа бүр харамаар санагдсан. Би энд яг новшоо хийж байгаа юм болоо гэж бодсоо. Тэгээд би D2 дээр амар шантраа цаашаа явж чадах юм болоо чадахгүй болоо гэд амар хэргэлцсэн. Тэгээд 8 цагийн алхалт бол бас тийм бас амархан зүйл бол биш үлээ шүү. За тэгээд өнөөдрийн дугаартай маань та бүхэн хамт байгаарай. Маш гоё дугаар болох болно. За энэ бол ер нь тэр чигтээ баг Габигийн дугаар бол та. Төмс юм шүү. Харсан төмс үү? За өглөө нэмэнд тост. D2 тэр дөрөв босчоод Нүрэ мамагочаад өглөөний цагаа идэж гин. Манай кемпний маань өглөөний цай нэг юм шүү. Өндөг тэг ширсэн хүмүүс. Hey bro, can I have a tea? Black tea? Yes. Thank you. Нэг юм далах. Энэ далхаа мастл. Энэ варен юм шиг чанвал. Варентай далах идэх юм байна. Баймар. Баймдвар. Сая битэрдээ нэг юм асуудал гарч ирж байна. Бод дуусан дээр гарахаагүй шүү дээ битэр чинь. Бас бүр Эверест дээр ч гарахаагүй. Тэр нэг ганц стори хийгээд өчтөр өнөөдөр 2 өдөр үргэлжлэж байгаа. Тэгсэн чинь Эверест дээр гарцсан уу гэж асуув. Чанс тийсүү чинь. Үгүй. Эверест дээр гарцсан уу гараад бууж гинэ гэд асууад байгаа байхгүй. Яг Эверест рүү гарахад хамгийн багадаа нэг 70-90 хоног зарцуулт юм билээ. Тэгээ бэлтгэл ажил нь бараг хэдэн жил өргөжлөх юм уу та. 70-90 хоног. Тийм шүү дээ. Дээш явах. Тийм үү. Тийм л шүү дээ. Бид хоёр болохоор яг дээш хүмүүс Everest Base Camp руу очоод дээшээ 5640 дээр очингуутлаа тэндээсээ 5340 дээр очиод тэгээд тэндээсээ дээшээ яг сайхан амралтаа авч яагаад тэгээд дайрдаг тийм Black tea. Thank you. Super. Don't need it. Yeah, it's enough. Thank you. Монголоор одоо байх үзээ тий. Thank you. Нэга black tea гэж нэрлэдэг юм байлаа. Гэхдээ бас арай өөр амттай тий. Тэгээд тэр 14 хоног гарна. Яг дээшээ авиралт их хугацааны 9 хоног. Яагаад ингэдэг гэхээр хүний биеийн хугацаанд тасах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар өөрсдийнхөө амьдардаг далайн түвшнээс дээшээ даруй 4000 м-ийн өндөрт гарах гэж байгаа учраас хүний биеийн даралт тэгээд зохицох байдал гэдэг их олон зүйлээс шалтгаалж удаан гарах хэрэгтэй болд юм байна л да. Одоо бол бид 2700 м-ийн өндөрт гараад ирсэн байгаа. Эндээ хонсон 2 дахь хоног үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр дээшээ 3300-400 баг гарах байна. Ингээ багаагаар явж байгаад дунд нь бүр бие дасахын тулд яг нэг стоп дээр бүр 2 хоног юм байлээ. Тэгжиж гол нь бие дасгана. Тэггүй бол нэгт ирүүл мэдчихтэй юм байна. Тэггүй тэгээ над шиг одоо даралт марлт нэгсдэг хүн бол дээшээ хамаагүй дайрч болохгүй. Яг хоо шууд бүр тэр дээшээгээ 4000-5000 руу нисдэг тэргээр гарчдаг юм байна. Тэр тохиолдолд хүний бие шууд нөө реакц өгнө. Амь настай холбоотой зүйлс болдог учраас л ингэж яваад байгаа. Хоёрдугаарт бас явах зам нь өөрөө on the way is хамгийн important, хамгийн чухал. Явах зам нь өөрөө гоё ээжиж бас хүн өөрөө тэндээсээ кайфрах юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ тийм шүү. Тэр дээшээ удаан гарна шүү. Тийм хурдан гарахгүй шүү.
Тэгээ бас дээшээ Эверестийн оргилд гарахгүй шүү. За 2 дахь өдрийн минь төргий. Ийш хардаад хаад. Яа. Энэ одоо Jurassic Park юм уу? Миний амьдралдаа бол хизээж харж байгаагүй байл. Йоо тэр ямар гоё юм бэ. Юм шиг. Замана Габи ман явж байна. Day 2 дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр бид 3300 гэлөө 3400 метрийн өндөрт гарна. Ойролцоогоор 8 цагийн алхалт хийнэ. Тэгээд яг ийм урдуудаа алхалтанд би бол амьдралдаа ингэж 12 өдөр дараалж гэж алхаж үзээгүй. Тэгээд энэ зам нь өөрөө тийм ч амар биш. Манай нэз жоох ядарч яах шиг байна. Бас ядарна да. Ядрах ёстой. Чийтэн байгаль хараад кайфрахгүй байна гэж юу? Мань бол байгалаа харж кайфраад ер нь ядралт гайгүй байгаад байна да. Хажуутлын хажуугаар нь байгаа үзэгдэх орчин бол маш чухал юм аа. Надад нэг анзаарсан зүйл байна. Одоо бол миний хайрцангуй амьсгаа задраад дундаагүй. Яг нөгөө нэг Катмандугаас Лууклаа руу бараг 1100 км-ийн зөрүүтэй газар руу шууд нисдэг тэргээр нисээд ирсэн чинь яг буусны дараа ингээд бүтэн амьсгаа авч чадахгүй байгаа юм шиг хүчил төрөгчийн дутагд ороод байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байсан надаа. Тэгээ яг ирээд энд одоо бараг хэдэн цагийг ч өнгөрүүлж 24 цагийг өнгөрөөсний дараа амьсгаа ер нь ингээд тасан зөгцсөн гэж хэлэх юм уу. Тэгээд ингээд яг ингэдэг юм байл да. Одоо ингээд багуугаар дээшлэл эндээшлэл. Тэгээ хэддэг хоног дээр гэлээ огцсон дээшээ гарч байгаа. Нэг өдрийн дотор бараг километр гараа 1000 метрээс дээш хоо далайн төвчний ялгаа гарч ирнэ. Тэр үед бас амьсгаа нэлээд тавчдаж магадгүй. Би ер нь ойлгочлаа. Хүмүүс яагаад дээшээ гарах тусам хэцүү болдог гэхээр хүчил төрөгч их байх үед амьсгааг гэж авж байгаа энэ амьсгааг 2 удаа авна гэсэн. Яг энэ нөхцөл байдалтайгаар амьсгалаад ирэх үед энэ чинь хизээ зогсохгүй хүн хүчил төрөхгүй тохиол шүү дээ. Тэгээд илүү их амьсгалахын тулд илүү их энерги зарцуулдаг юм байна. Энгийн үед авах хэрэгтэй оксижений хэмжээг багасгаад ирэх үед бас ойлгож байгаа хэрэгтэй. Зүгээр энгийн үед байдаг амьсгаагаа нэг удаа авах бол зарим үед 1.5 авна. Дээшлэгдсэн бүр 2 удаа авдаг болгож идэв юм уу. Тэгэх тусмаа л хүн чинь нэг амар их ядарна. Гол нь энэ хизээ зогсохгүй байхгүй юу? Never stops. Бэнг гэж яваадахаар хүн амар ядарна. Тийм учраас ер нь хүн айгуу тийм хурдан ядардаг, туйлддаг, эрсддэг. Тэгээд хаарын даралт нь өөрөө хүнийг угаасаа би физиологийн хувьд дарамталдаг. Тэгээ амар хүүдэн болно, салхитай болно, явах замчин хэцүү болно гэдэг. Яг ийм л учраас хүн ийм эрсдэлтэй нөхцөл байдалд орд юм байна. Гэхдээ одоо бол бид дөрвөн явж байгаа газар бол хайрцангуй гайгүй. Тэгтэл л ийм оксижений зөрүү гарч ирээд байгаа байхгүй. Зөвхөн ихний ойлголт авч эхэлж байгаа юм уу? Ийм л юм болт юм байна та. Тэгээ одоогоор бол яг Эверестийн оргилд нэг 6000-аас 7000 хүн бол яг бүртгэгдснээр гарцсан. Бүртгэдэггүйг нь тоолох юм бол нэг 7000-8000 хүрт юм уу да. Тийм хүмүүс бол Эверестийн оргилд гарсан байдаг гэж манай Шерпа бол хэлж байна. Тэгээ айхтар нарийн тоо хэлж байсан. Өрөөч чадахгүй. Вебсайтууд дээр байгаа тоог бол яг альбиэстэй тоо гэж хэлж болохгүй гэж байна.
За нэг тиймэрхүү тэгээд 2 дахь өдөр маань үргэлжилж байна. Өгсөө дуруудаад ингээл явд юм байна да. Өгсөж нэг ядарч аваад, уруудаж бас нэг ядарч аваад. Надад бол өгсгөөсөө илүү уруудах нь хэцүү байна. За тэгээд замд чинь таарах байгалийн сайхантай бол ярих юм юу ч байхгүй. Анх эмэрхүү гой хөрхрээ хараад пүү паа гэж. Одоо л ерөнхийдөө энэ бол энгийн гэтээ энэ ямар гоё юм бэ пүү. Йоо. And this beautiful. Oh my god. Энэ ямар гоё юм бэ. За. Гоё юм инээд. Айгүй юу. Гоё. Hey. Oh. This is good idea. Oh shit. I hate. Whoa. Wow. Now it's good. Yeah. Whoa. Хотолттой явахаар жоохон халууцаадгүй яг ингэ таарад байгаа юм шиг хэрнэ. Яг ингэ зогсонгууд дарж юм. Тэгэхээр ер нь бол энд тийм халуун бол биш. Мэдээж өндөрлөг газар явж байгаа учраас ерөн сэрвтэр. Тэгээд хотолко тайлах хойдлогоо зүнхийг авах гэх мэт үедэд жаахан даарнаа. Нуруу муутай хүн бол нуруугаа маш сайн хамгаалж авах хэрэгтэй. Маш сайн хэрэгтэй шүү. Hello, namaste. Today we are going to Namche Bazaar. Here to Namche Bazaar, 5 to 6 hours. Okay. And Namche Bazaar, 3,450 meter. 3,450 meter. Okay. When will you go there on top of Everest? Do you have plan? Yeah, I have a plan. One day, like 5-6 years after. One day. Yeah, it's very expensive for me. Yeah. Expensive? Yeah. You know, I have no big budget. Oh, deposit? You say deposit? No, it's like I means like I have no money, big money. You know, it's need to big money. Okay. Yeah. How much? Around $35,000. $35,000. Yeah. It's dangerous. No, it's okay for you. No, it's not okay.
Би ари ийм айцтай юм аа. Өндрөөс айгаад идэв. Тэгээд Кумар ари яг бүр ингэж цахаар нь яваад 4-өөс хойш хүн айлгаад. Гэт чи унчвал амар өндөр байгаад чи бүр яг ирмгээр нь яваад. Нүгээр нэг заахад чи. $35,000. Yeah. If you have a $35,000 today, you're gonna go? Yeah, why not? Yeah? Yeah. It's my dream, Everest. Oh, it's dream. Yeah. Okay. It's right now $35,000. It's impossible, yeah, you know. It's like my dream. I have a $35,000. Yes. Yeah, I go immediately. I go Everest base camp. Hey, give me money. Yes, that's If you money, can right? take money. I go Everest. Stop, yeah. $35,000 is not little money. За, ой, тэр хөгжрөл өсөж байна. Энд угаасаа төвчрдийн гинэ. За. Go. Энд үзээтэй зам байна шүү. Үзээтэй зам байна шүү. Өөрийгөө яйгчиж бас нэг бэцлэг хийчих юм аа. Гэтэ үнэхээр алтай ах. Ганхуу ах хоёрыг респект хийж гинөө өстэй. Хоёр яаж амжуул яаж нэрэ. Гэтээр нэг жижигхэн камер авч явах гэж ингэж үдэрч байгаа. Хоёр ах бол нэрээс үнэхээр респект юм байна өстэй. Тэ бодвол нэгнийгээ бичиж явдаг гэсэн бах та. Хоёлаа шиг. Нөө хайсны камер ямар хүнд ямар том. Батарей юу юуг дуусчихдаг лээсэн бах та тий. Так кассет авч байгаа. Мемо жижиг мемори таасаа. Яа тий. Хотон кассетүүд авчихсан. Тэр бол үнэхээр амар шийт байна. Ярахгүй. Яра. Амар газар юм аа. Энэ гарах зам бол үнэхээр хайр юм аа. Hello. Болохгүй юм. Оролж байна. Эхний өдөр бол бид хоёрыг бол үнэхээр зүгээр жаргаас юм байлээ. Тэр бол зүгээр трейлер байсан бэлээ. Тэ бид тэр чи эхний өдөр алхачаал. Ийм л алхалт байсан юм уу?Үүлстэй цаашдаа гайгүй юм байна штэ, майгүй юм байна штэ гэж бодож исэн чинь. Хоёр дахь өдрөөс ахуулаад жинхэнэ төрхөө харуулж эхэлсэн дээ. Миний энэ хоёр дахь өдрийн алхалт бүр аимшигтэй хэцүү байсан. Дээшээс нь ялга өгсөж шүү. Oh shit. Ой. Ой. Унаглаа гөлмөлч. За ер нь хүлээ.
чи түлхэж унаглаа бай. Би шиний илжигнүүд яаж байгаас чих. Болгоомжтой явахгүй сая доош унах гэсэн шүү дээ. Амар өндөр дээрээс. За окей. Пауз. За ингээд манай илжигнүүд, моринууд эдрийг авч явдаг энэ ажилчид бас хэцүү ажил хийд юм байна. Тэгээд эдэр ингээд илжигнүүд нь жоохон байж байгаа л нэг ус уух гал өвсөө идгээл зогсчих. Тэгэл очивол явж байгаа л хойноос нь хөөгөл багаар хөөгөл гэл явдаг юм ажил байна. Энэ бол хэцүү ажил байна. Яг зам өөр хэцүү та нар харж байгаа. Тийм. Уртаа цаа ингэ орилоод байгаа л гэл хөөгөл явд юм байна да. Тэгээд та өндөр дээрээс харуулъя. Энд явж байгаа манай Хөрий бацаа юу хатаа. Эдгээр явахгүй нэ. хэцүү ажил шүү гэхдээ. Ийм ажил хийдэг бас зоохол юм. Ер нь гэхдээ бид нар бас муухай жаргалтай шаад юм байна өө. Үнэхээр жаргалтай ажил хийд юм байна өө бас. Аялын влогтай минь хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр дэлхийг төрсөн минь аялын влогтай минь хамтран ажиллаж байгаа Zubrocco брэнд байгаа. Тэгэхээр Zubrocco-гийн хувьд за Европын номер 1 бүтээгдэхүүнээс гадна дэлхийд за борлуулалтаараа 3-т ордог ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилб дарж бэлтгэдэг дэлхийд цорын ганц архи бол Zubrocco юм. Тэгэхээр Zubrocco брэндийн хувьд 600 гаруй жилийн уламжлалт жор амун байгалийн содон үнэр амун гайхалтай амтаараа ялгардаг бүтээгдэхүүн байгаа. Ингээд манай за дэлхийг тойрсон минь аяллаа влогийн хамтрагчаар Zubrocco брэнд хамтран ажиллаж байна. Манай Шерпа. He is 18 years old. And what's your name? Pasang Sirpa. Pasa? Yeah. Pasama Sirpa. Pasang Pasama Sirpa. Sherpa? Sirpa. Pasan Sirpa. Sherpa. Pasang. Pasan or Pasang. Pasang. You from Lokla? Sulu. Okay. Let's go. Are you resting? Yeah. Манай дүүчи бас амар тамхи татнаа. Манайсаас төрүүлж гараа ийм том ачаа урцаараа. Манайсаас төрүүлж яваал очиход нэг тамхи татаа дуусгацсан байгаа даа. За нэг ийм Шерпа дүүтэй явж байгаа. Enjoy. Hello. Гэ явах замст янз бүр юм уу? Гойч замаар явах юм уу? Хаач замаар явах юм? Нарийнч замаар явах юм? Өргөнч замаар явах юм? Гой байгальтай замаарч явах юм уу? Гой байгальтай замаарч явах. Яаж юм инээд гайгүй юу? Яаж юм? Настараад байна уу? Ядарх юм бас. Тэгээ юу яавах тааш шүү. Дээр ингээд нэр одоо ингээд амсгалаад 100 авдаг гэсэн болоод тийм 80 хүртэл авдаг. Харин тий. Яг тийм байна. Дутуу амсгалаад байгаа. Тэр яг надад чинь манаас яриад явчихлаа. Тэгээд ингээд амсгалаад байна. Хичээл төрчөөг ингээд хамтдаа авч чадахгүй байх шүү. Жаа дээш тагтсан л жаа. Хэцүү болоод. Амсгалаад жаа. Хэцүү болох юм шиг байна. Чимээр хэцүү яваад байна шүү. За.
Sorry. Эцэг ээж. За тэгээд Нууж ядчих гэж байна. чи өөрөө мантачлаа шүү дээ. Хасаа шүү дээ. Гитэн дээр нэг стикер тавьчихлаа. Тийм байна. Тэгтээ би яг тэгж бодсон. Хүн дээшлэх тусам ингээ хүн илүү их ядарна. Явах зам нь хэцүү болно, хүүтэн болно, халтрна. Тэгээд өксөр болно, улам хүүтэн болно. Тэгсэн ирнэ оксижен багасна. Тэгээд хүн нэг юм гэд нэг амсгаа авдаг бол дээр болоод хоёр авах нь шүү дээ. Гэж аавна гэдэг чинь хүн ер нь бол ядарнаа да ойлгомжтой. Тэгээд ер нь дэвшлэх тасаа боллонтой оксижен хэрэгтэй болгож яваад байдаг учраас оксижен багтай газар ногоо ургадгүй мэлээ л дээ. Яг хоо бид хоёрын дээшээ гарч исэн Намчи базар 3500 хүртэл мэдээж хэрэг ногоо хангалттай ургах оксижентэй учраас эдэн талдаа ногоотой, модтой болохоор оксижен бол бас харьцангуй гайгүй байдаг юм лээ. За ер нь бол яг ингээд амар ядраадаг зүйл нь угаасаа л хүчил төрөгчл юм байл л дээ. Дээшлэх тусмаа одоо хүчил төрөгчийн хэмжээ угаасаа багсан. Тэгэхээр бүр илүү ядрах юм байлээ. Тэгээд ер нь эхний нэг 2 цаг алхаал би бүр амар ядарч эхэлсэн. Цогсолтгүй өгсөн доо бурхан минь. За тэгээд тэрэн дээр бол манай Габи бол өстой бааларсан да. За day 2 дөнгөж day 2 штэ. Тэгээд бид хоёр бал дээр бас нилээ олоо. Дугаар гаргаж тарах юм шиг. Тэгээд тийшээ гарч байгаа өдөр болго өөр өөрсдийн гэсэн онцлогтой л байх юм байна л да. Тэгээд дэш тэгсэн илүү сонирхолтой болно. Тэгээд чадвал нэг 9 өдөр явж байгаа юм чи 2 өдрөө нэг эпизод болгоод нийт 8 болгоё гэж зүг бодож байгаа шүү. Нэгт өөрчлөгдөж магадгүй. Тэгээд тэр нь сонирхолтой байх болов. Бас хэрэгтэй байх болов гэж бодож байна. Гэтэ миний толгойн дотор ягаад ч юм ер нь яг монголчуудынхаа нэг ишээ явуулъя гэсэн бодлол нэгэнтээ ороод ирсэн. Одоо толгойн дотроо яаж авч явах вэ? Яаж аюулгүй авч явах вэ? Яаж энэ чи улс орны цаг агаар далайн төвчнөөс дэш байгаа өндөр гээд гих мэтчлэн хүн болгонд дэшээ гарахад өөр нөлөөлж байгаа. Тэгвэл монгол хүний бид ер нь яг яаж явал илүү тохиромжтой байдгийг гэдгийг биерээ сайхан судлах юм. Тэгээд юуны төлд аялын компанитай байлаа. Hello. Good luck. Тэгээд монгол хүний бид яг одоо жишээл base camp руу гарахад яаж явал тохиромжтой байдгийг гэдгийг манай чи өөрсдийнхөө биеэрхтээ судлаах юм. Тэгээ гоё байх юм бол тий. Гайд майта өөрөө хийгээрээ. Тэгээд Би гайд майт. энэ чи өөрсдөө одоо жишээлбэл халуун орнд амьдардаг үешээ гарахад нэг өөр юм мэдэрнэ. Өөр оронд хоох тэр ямар гоё юм бэ. Тэр яра. Ийм гоё газар байна. Хүн болгон дэшээ гарахдаа би физиологийн хувьд өөр зүйлийг мэдэрнэ. Тийм учраас монгол хүний биеийн физиологид юу тохирдын гэдгийг чадлаараа судлахыг мэдэрхийг хичээе. Тэгээ явуулна да. Welcome to Sagamarta National Park. За. Нэг жоох амархан юм шиг байна. Oh. Нэг юм байна. Madam Matra, Singapore, sister, За бидний навцал байгаа юм шиг. Тэр хаана байгаа юм бол? Сэр авиг гэсэн. Баримл зэн зураг руу юм байт юм бэ.
National Park buffer zone за ингээд ерөнхийдөө мэдээлэлүүд маань эндээс tourist entry check post tourist entry check post гэдэг юм эндээс авах юм байна. Rotated towards. Oh, okay. It's laterally inverted, no? За ингээд баах авирагчд маань байна да. Okay. Yeah, we can eat lunch like Jorsalle. Like here to Jorsalle, around like 25 minutes. Yeah. Okay. Yeah, we can eat lunch in Jorsalle. Is okay. Yeah. Then after there's no tea houses. Yeah, no tea houses. No tea on the houses. way, yeah. Okay. Directly go in Namche Bazaar. There, this place to Namche Bazaar like around 2 to 3 hours. Yeah. 2-3 hours. Yeah. Okay, where's the place is okay. Yeah, it's out behind the it's- hill. You saw the it's- behind the hill? Here. Yeah. It's not this This one one, is the next hill. No. You saw the yeah. forest? Yeah. Yeah, it's behind the forest. Yes. There we are going to the other. Over there, right? Yeah, it's over oh there, my over god. there, Okay. So far. Oh my god. Тэнд очих юм биш үү манайхаа. Цас харагдаад байгаа газар. Namche Bazaar. Yeah, Namche Bazaar. There's a February, right? Yeah. Okay. Йоо ямар амар харагдчих. Харагдаад байгаа ч. Дээ, тэр цас харагдаад байгаа өстэй голоор нь. Namche Bazaar is over there, right? This mountain? Not like this mountain. That you know that you saw the next Yeah. hill, yeah? Yes. Yeah, like opposite side, the Namche. Ah. Yeah, yeah. За тэр бүр тэр дэшээрээ биш юм байна. This hill. Yo, to биш юм opposite биш, side, биш, биш. that side is Namche Bazaar. Арай барахгүй харагдчихэв тий. Okay. Let's go. Tomorrow morning we are going to get up. За нөгөө тэр okay. Tomorrow morning. Okay. Нөгөө тэр өгдөө тэнд очих юм биш. And everything is there for turns on you to spite you. Тэр яра. Тэр дээр уулан дээрээс гүрхрээ орсож байна. Нэг юм деважинд явж байгаа юм шиг санагдаж байна. Би ингээд 9 хоног явна гэж бодсон чинь энэ 9 хоног надад нэг юм уйдгартай ядарсан хоногоо хүлээсэн өдрүүд байх болов уу гэж бодож байлаа. Тэгсэн чинь бүх цаг үе бүх цаг минутаас кайфарж юм. Зүгээр л бүх цаг минутанд төсөөлөөгүй гой зүйлсийг харуулж юм, үзүүлж юм. Хэлээд шүү дээ. Деважинд яваад байгаа юм шиг санагдаж байна. Ёх, цүнхээ ухна. Ингээс энэ шарж яхад зинэгдэгчийг гаргаад ирэх хэдэн өвтэй байна. Энийг гайгүй зингээсэн байгаа. Бом. 100% байна. Nice. Зинэгдэгчүүдээ сайн зингээсэн. Хишгээ чинь энэ бол бас болно. Энэ бас ингэж зингэлцдэг. Нэг ихтэй асаана. Ингэж хаа зингэлцэж байгаа. За. No, this time. Momo. Mama? Yep. Momo with soup? No, it's little bit soup, not like more there. Okay. За битэр өнөөдрийнхөө өдрийн цанд орж байна. Сая бас яг хоол алхлаа. Манай хөл чих өвдөд юм шүү дээ. Хөл өвддөм байна. Нөгөө нэг өчтөр нөгөө чигчээр цэвэрсэн байсан. Тэр бас амар хөндөрлөө. Ер нь амар хэцүү байна. Мэдгүй байна. Готлондоо байгаа мó юм. Айгуу л. Маний чим бол Нэг амар бариуч бол биш шүү дээ.
Чиний хайж. Миний харин зүгээр. Чам жоохон хураад ах шиг байна. Тэнд арахгүй байна. За өнөөдрийн чиний олч нэг бараг өчигдрийн миний цөөн юм шүү. Тэгээ миний болол өчигдрийн чиний чиний бол махгүй байна. Наач нэг дахиад юм ах байсан өчигдрийн миний дсэн. Шаарж маань. Манай ч баг дүүрсэн юм шүү. Гүэ. Түрүү сая улаалсан байсан. Улаалсан гэж 12 рүү орсон байсан. 6%-аар 50% орсон байна. Финале хадана. Амар галзуу шигтэй байна. Ингээд галзуураад идэв юм аа энэ чиг. Шаарччаар ингэж хатдаг. за хоол яд юм энэ. Уг нь энэ хоолыг ингэж гараараа идэх хэрэгтэй юм байна. Тэ? Гараараа идэх хэрэгтэй. Тэгэхдээ гараараа одоо сурайг болохоор юм яах вэ? Нэртэ. मोदी म त बाटो छोड्दै हिँडेर त सब पोटलले ह्यान्डल गरियो त्यो अहिले पनि बोल्छ कि त्यसले अस्ति नै मलाई 3 जना बन्दुक छ भनेर पढाएको गर्दै थियो हैन यो लास्ट एडा खालको खरिदिएको थियो Ингэж гараараа идэх. एडा खालको रहेछ के गरेको भन्ने नि त कुमार मानाङ रहेछ हैन अनि मानाङ Чиз гараараа идэх. За ингээд ер нь бол Непал хоолн дээр нэг юм анзаарлаа. Эднэр юу яд юм бэ? Непал хүн махаагүй баг идэх юм байна. Хоолндоо. Зарим хоол нь бүр махгүй те. Би одоо зөндөөл махгүй байна. Санчаагээс саяны хоол бас махгүй болсон. Тэгээд ер нь бол юу яд юм бэ? Энд ингээд дахин юм ах байсан те. Энэ ингээд. Тэгээд нэг энэ хоолнд ерөөсөө ийм жоохон махтай. Энд бас нэг жоохон мах байсан. Тэгээд ерөнхийдөө нэг нүүрс ус гурил будаа энтрээр ингээд дийлэх нэг 80% гурил будаа. Тэгээ үлдсэн нэг амтлагч махлах байт юм болоо. Тэгээд ийм янз янзын нэг амтлагчтай Стив нэг ийм суп шиг одоо юмар ингэж нөгөө гурил будаа тэднэрээ ингэж амталж тэгэж идэх юм байна. Мах бахтай болохоор жоохон бид нар ч одоо өөртөө амжигтай мах иддэг хүмүүстээ жоохон хэцүү юм байна. За тэгээд өөр юмгүй дээ. Чамд ямар махгүй л идэх ямар санжаа хэцтэй юм гэсэн. Энэ өөөсөө нэг энэ натаа адилхан нэстэй зөндөө л юм лээ. Чамд махгүй л ямар байна? Махгүй бол мандан болж байна. Чамд Тэгж байна те. Манад махгүй л идчихдэггүй. Нэг хэцүү. Хоолны хувьд бол айгүй давгүй байсан. Ер нь бол Намчи базар дээр очиод стейк идээл те. Ер нь бол хоол, унд, за тэгэл бүхий зүйлс бол Намчи базар хүртэл тогмог гээл зүйлсүүд нь бол үнэхээр асуудалгүй сайхан байсан. Надад бол ер нь хоол айгүй дажгүй байсан. Гайгүй. Махта ер нь идэж болохоор хоолнд ер нь нийлэн байсан. Хоолн дээр бол нэг тийм амар сүртэй комплейн хийх юм бол. вау. За яаж юм инээс гайгүй юу? Хөвдөд байна. Амар өвдөж байна уу? Яг ороотод янгинаад. За манай Габигийн өвдсөн. Гайгүй. Тийсний. Хайхтаа толтоо. Юутай толтоо? Хайхтаа толтоо явж байна.
Шууд яг ачаад давангууд амар. When he go downing, his knee is pain. За. Доголчжээ. Манай Габи доголсон яана. 2 дахь өдрөө доголчдаг. За манай Габи мөн настай хүн болохоор За өвдөгний үе өвдсөө. Энэ одоо насны хүн одоо юуных мэдээгүй байна. Ямарчлаа дээшээ 3-4 цаг алхаад замынхан талдаа орж илүү да. Тэгэхэд өвдөг амар өвдөж ихсэн. Тэгээ тэр чинь нөгөө өксөхөд буухад яг шулуунд бол гайгүй тэгэл нэг доош уруудаж муруудахлаар өвдгөн дээр илүү их ачаал ирэнгөт өвдөгний үеэр янгин ч эхэлт юм бэлээ. Тэр бол амар хэцүү байсан. Тэгээ дээрэс нэг хөлний хуруунууд цэврүүтсэн байсан. Яа тэр хоёр дахь өдөр миний хувьд бол амар шигтэй өдөр байсан. дээшээгээ бас зураг авч явж байгаа шүү дээ. Бас нэг гартаа нэг камер бариад явах ёстой. Хажуугаар нь ажиллаа хийх ёстой. Зүгээр ч нэг алхаагүй. Тэгсэн манай найз бол хөрхий тэр өвдгнөөс болоод дээшээгээ их зовсон. Яг би тэр үед бол танд авгүй байсан. Манай Габи ч нэг юм яг юм тэгшгэн зам дээр шулуундаа бол үнэхээр бууддаг. Мангар хурдаалгахдаг. Өксөхтөр бол манай Габи бол бүр хамгийн сүүлд явдаг. Өксөд ирэнгүүт л хөрхий манай найз хурднууд даашраад амьсгадаад болохоо ягаад ирдэг. 2 дахь хоног дээр өвдгөн ми хараад ер нь цаашаага явж чадах юм уу гэдэг бодол тэгээд явж ирснийг би буудлах газар очиод мэдсэн. Яг боддоор хажуугаас амар хүчтэй, амар том, амар болоо. Not joke. You was a joke to me that. How much joke? No joke here. Yeah. Хүчин хүн бас айгүй хурд газар хороод юм байна. Дөнгөж сая энэ хоёр гүүр амар хол харагдчихсан шүү дээ. Тэгсэн чи ингээ ирчлээ шүү дээ. Чи идэг нэг цаг явахтай явдаг гэдэг юм бэ? 2 3. Энэ банжи жамп хийдэг газар байна. Тэра. Тэдэр банжи хийдэг газар байна. Манай Габинд болохоо яж байна. Манай Габи болохоо яасан. Yes. Одоо яана. Дахиад 12 хоног байна шүү дээ минь. Биш 10 хоног шүү дээ. 10 хоног дуудаг. Манай зөвдөг өвдөдөг. Яг болчих тий. Come on, what is this? This is like is for like is donkey do not come this way, yeah. You know, like Donkey stopper. a donkey stopper, yeah. A donkey this path this way to walk, yeah. Here do not go, yeah. Okay. Аяллийн влогтой минь хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай влогийн хамтрагчаар Oral-B та бүхэндээ хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгэхээр та бүхэн нэгэн урамшууллын мэдээллийг хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн Oral-B-гийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад за тэрхүү худалдан авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд 300 сая төгрөгийн шагналын самтай чанар бол ухаалаг сонголт тэмээг урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Манай влогийн хамтрагчаар Oral-B хамтран ажиллаж байна. За. Биш сайн нэг 10 минутын өмнө л тэр доороос энэ гүүрнүүд мангар хол харагдаадсэн. Тэгсэн чи ингэ ирчлээ шүү дээ. Яа. Хурдан ирчт юм байна. Одоо эндээс Намчи базар ортох нэг 2 цаг. Distance 4 kilometer for 2 hours. Тэ Намчи базар. Yeah. Тэний хараарай. Намчи базар 4 kilometer. Лүктэгээс 15 км, Намчи базар ортол 4 км. 2 цаг алхах юм байна. Окей. Яач ба. За тэгээд чадна шүү дээ. Moderate.
За энэ the one of the highest bridge. It's not highest. not We highest? saw the tomorrow morning. Okay. Tomorrow, after tomorrow, we saw the more bridge, highest bridge. Okay. Can you record Yeah. by me Yeah. from a back? Is it okay, my Yeah. bro? Thank you. Yeah. Oi! I'm stay here or coming with you? Huh? I'm coming with you. You know it. Up to you. Энэ өхөрнүүд ингээд юм ачиж явсаар байгаа төрхий нуруу нь ингээд юу ачт юм. Цулгарчт юм биш үү? Яа өхрөө хөгөөл. Нуруун зулгарцсан өхөрнүүд. Тэр нэг өхөрний эвэр яага авъя хөрх. Намасте. What's up? За. Манай габиг бүчээд авсан. Габи бүчээд авсан. Stick, like this stick. Ачаа айлтай. Манай габиг хашчлоо. Энэ ячаа. Ячаа нэг юм дэлий мохор юм штэ байна. Хоёр. Яа мөр зэрсэрээ тийм байсан. За манай нөгөө ширпэ. За манай 18-ыг дагаа явуул гараад ирнэ. Эй, за баяр үргэ. Хөөе. Гайдас хэлсэн л дээ. Салфиуч зарим жоохон тогшин шүү. There's is not friendly some yak гэдсэн. Хин. Комаро. Аха. Зөө. Тэрнээс ирж байгаа гайцтай болчихлоо. Гэтэ би бол ер нь бас ажиллаа. За бороо ширүүлсэн. Рейнкоут хэрэг болсон. Oh. Thank you. Yes, thank you. Харин талтарч байна. Baby girl, what's your name? Interest you хи. Гэж хэлээ гадаад залуу охтыг суулгаад явлаа. Жижиг битэй хайц. Хэтэрхийд бахта. Гэт сүлд нь боолгоо түүнийг заараа. Өчрөн залуу 100 хүн байж. Яа. Баг цотоо. Хэсэг хугацаа өнгөрөө. Амьдралын төлөө. Туудуулаа яваад байгаа юм. Ха? Гоё шүү дээ. Энэ баяр шодоохон байна. Яа, намайг яг тэгээд яг үхээд явж байгаа санжааг зүгээр дуулаад яваад байсан заяа. Би бүр гайхаад пүү чи ядрахгүй байна гэж. Гэхдээ ингэж явах зүгээр л шүү дээ. Ингэж явах нэрээ хөвгчлөлтэй байна ч гэл. Йоо, би бүр тийч бүр үхэх гээд амсгаад жагаад санжаа зүгээр рэп хийгээд хипхоп дуулцсан явж байсан. Хараад очиж арга дүүрэн амьдралтай билээ. Өөрөө сүлдэн дүүртэй билээ. Зүрхэн дотруудаас ирсэн зоригтой билээ. Өсөж төрсөн диктатор хаартай билээ. Дотруудаас ирсэн зоригтой билээ. Өсөж төрсөн диктатор. Намайг эндээ үлдээ та нар ёо. Тэхүү. Эндээ үлдээд ёо. Буруу байхгүй. Явах юм уу? Харих уу?
Харж штэ андаа. Харж штэ одоо. Нэг цаг уу. Аа? Нэг цаг уу. Таны цагаа харьлаа штэ андаа. Очихгүй хэсгөө. Болгүй гол дүрийн баатар нүхтэг бол зорлгүй. Амьдрал бол савнгийн дүүр чи суурийн гол дүүр ганц удаа амтлаад аяа халимныхаа гол түүр. Гол дүрийн баатар нүхтэг бол зорлгүй. Үнийг л мэдэх ёстой. Горгоч яг нэг цаг үлчээ. Хэ? Гүр архичаа надад байгаа сохор хүний барагцаа. Нохоо мөр хүн яаж амьдэрдэг мэдэхгүй. Гэхдээ надаас дөөрөөд. He's old man. I'm young man. Yeah. So капик жоох яваад чи наад тогтоож ачлаа шүү дээ. It mean Mongolia. Fuck you. In Mongolia, fuck you. Yeah, this one. My. Yeah. Yeah. In Nepal, is there any like symbols like this? Yeah. You have? Yeah, like this. What about Nepalian? Yeah. Yeah, can you show me? Signi. Signi, okay. How can I? Like this. Signi fuck. Signi is for. Just fuck. Yeah, that's fuck. Yeah. Fuck. Signi. Gabi. Signi, bitch. За ингээд битүү мантай уулан дондор явж байна. Everywhere. Нөгөө нэг доороос харж байхад нэг аим мантай байгаад байсан давуулнууд. Тэр хэсгээрээ л одоо өөртөө явж явах шиг байна да. Яг Намчи базар орох энэ зам бол гол нь ерөөсөө ийм юу юм бэ? Ерөөсөө битүү өгсч тийм ээ. Донд нь ямар ч дайгуу тавсаргүй өгсч тийм ээ. Тийм учраас ер нь бол хүнийг амар ядраа. Гэтэ яг хоо донд нь сайхан амралтаа зохицуулаад явах хэрэгтэй л дээ. Айгууч бильярд тоглодог газар. Баахад бильярд. За энэ юу бүр нороод өгсөн. Ороод яарад. Хөтлөг рүү ороод ирсэн. За бид нэр 8848-ыг харж байна уу? Тэнд буудлах юм байна. Ирж ин да. Яа. Тайлээ. You stay here, right? Yeah. Oh, finally. Yeah, finally. Okay, Okay, let's get in there. Oh my God. Why is there so upstairs here? Go there? Yeah, you can go. Namaste. Namaste. 106 this way. Yes, that way. Oh, this.
This is city view. City view, yeah. Yeah. You have to see city view. Yeah, city view. Oh yeah. Oh. No, the one bed is big one. Yes. One bed is small one, yeah. Yes, this is looking good. Thank you. Thank you for looking good view. Good view, city view. Yeah, city view is City good. view, yeah. Yes. Okay, we got it. Ачаартай. Тиа нэргоци. Дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Авандра байгаа. За тэгэхээр Авандрагийн зүгээс маш сонирхолтой олон шаарж болоод EcoFlow-ийн бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ яг одоо бэлэгтэй урамшуулалттай худалдаа Авандрын зүгээс зарласан байгаа юм байна. Та бүхэн Авандрагаас EcoFlow брендийн River 3 Max Plus бүтээгдэхүүнийг худалдаж авах юм болвол 60 вольтын EcoFlow-ийн энэхүү нарны автан бэлэг болго авах боломжтой байгаа юм байна. Энэхүү нарны автан маань EcoFlow брендийн ерөнхийдөө ном шиг нэмхэн 3.2 кг жинтэй. Өөрөөсөө Type-C гаралттай тул гар утас болоод ноутбук, iPad зэрэг жижиг гаджетуудыг цэнэглэхэд хамгийн тохиромжтой юм байна. Дараагийн бүтээгдэхүүн бол Charge брендийн IceMag 2 хэмээх зөөврийн батарей байгаа. Энэхүү зөөврийн батарей маань шууд утасныхаа хойно ингэж байрлуулах боломжтойгоос гадна өөр дээрээ сенстэй учраас утас халах зэргийг өөрөөхөө сенсор шийдэж өгдгөөс гадна 10,000 ампер шахдаг учраас жишээлбэл iPhone 16 Pro Max-ыг 25 минутанд 50% хүртэл шахах хүчин чадалтай. Ингээд манай дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Avandra брендийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн Avandraгаас зарлаж байгаа бэлэгтэй урамшуулалттай худалдаанд нь амжиж оролцоорой. Өрөөндөө орж ирсэн. Иймэрхүү рүү байна. Би чам хараахгүй. Тэр Өгчий. Намчи базар далайн түвшнээс 3500 метрийн өндөрт орших хотод хурж ирсэн. Энд хүүтэн байна. Энд 6 градус байна. Энэ бол гэхдээ үнэхээр амар. Үнэхээр царайлаг. Өгөөлөж байна. Бид тэр ийм газар боосон. Ийм газар байна. Одоо сая бид нар ирж байхад амар юм бороо ороод манан буугаад ерөөсөө яг хаана ирсэн байгаагаа ойлгохгүй гадсан. Тэгээ 3500 метрийн өндөрт гараад ирсэн байна гэж хэлээдсэн. Тэгээ дөнгөж сая юу байхгүй болсон. Манан байхгүй болсон. Тэгс чи хаана ирсэн байсныг харах уу? Энийг хар л та. Дөнгөж сая манай ярилсан чинь бид ийм газар ирсэн байсан байна. Энэ бол 6000 метрийн өндөрт оршдог ийм уул байна. Тэгээд тийшээ бас нэг уулын орой харагдаж байгаа. Яа, үнэхээр сүрдлэг амар юм аа. Вау. Гэтэ яг ийм газар ирсэн байснаа мэдэхгүй байжгаад яг манан арилах үед ийм газар байснаа мэдэх бол үнэхээр амар гоё байлаа. Энэ Намчи базар гэдэг энэ бол маш алдартай амар гоё газар байна шээ. Өглөө би. Тэгээ өвлийн күрдлэгэндээ орцсон. Тэгээ хараа. Ваа. Яа, энэ нүд нь амар харагдаж байна. Бүр амар харагдаж байна. Бүр би бүр өөртөө итгэхгүй байна. Би бүр ийм зүйл харж байгаадаа итгэхгүй байна.
Сайн нааш ирэх гэж амар хэцүү зам туулсан. Ирэх зам бол үнэхээр чанга байсан. Тэгээд хардаа. Вау. Вау. Фу. Тэг 9 хоног дэшээ гарна. Дөнгөж 2 дахь хоног дээрээ ийм гоё байна. Тэгээд манай шерпа бол хэлсэн дөнгөж эхэлжтэй бүр гоё болно гэсэн. Тэгээд Макаби. Тэгээд Live. тэгээд битэрийн байрлаж байгаа газраас манай ор энэ унтаад сэрхэд ийм газар сэрх нь байна. Юу гэж онголгоно. Хараа. Оо. Эмэр. За жижи. Ямар ч үлгөө болоод харсан чинь яг уулынх нь бэлтээр мөнгөц зорилыг анх удаа гарсан. За тэгээ тэрэн дээр бол энийг би үнэхээр үгээр хилцэж чадчихгүй. Хичнээн харуулж байгаа ч гэсэндээ нүдээр харах мэдрэмж тэнд бол үнэхэрийн солиотой байсан. Анх удаага тэр уулыг доороос нарчаа би бүр гараад Instagram дээр рил хийсэн. Ваа, ямар амар юм бэ. Би бол кемп руугаа ороод шууд хамаг хувцас тайлал шууд орлуугаал ороод хөвцсөн. Йоо бурхан минь би тэр 6000 метрийн оройдох уул молыг харах юу тэр сөхөөгүй ёо бурхан зүгээр босч нэг үндээр цонхороо харчаал вау ямар гоё ингээл буцаал тэгэл хөвцсөн тэр манай санчаал пүү фаач энийг хараач л гэдээсэн тэгээд тэгтээ гоё байсан л да тэр бүр амар солиотой яг үнэхээр солиотой байсан. За. Төвний минь 3 дахь өдөр дээрээ явж гин. Бид нар одоо яг бидний замд таарж болох хамгийн юутай олон хүнтэй дэд бүтцэн хамгийн сайн хөгжсөн хамгийн сайн амарч авдаг газар далайн түвшнээс 3500 метрийн өндөрт байрлах юун дээр байна. Юу лэн чи? Намчи базар гэд жижиг юм тосгон дээр ирсэн байна. Тэгээ жижиг тосгон гэхээр жижигчнээ жижигэн ч гэсэндээ яг бидний тарж байгаа тосгонуудаас хамгийн том нь Намчи базар. Тэгээ Намчи базар хамгийн амар ус алдартай гэхээр яг дэше Эверест руу гарч байгаа хүмүүс маань Эверест view point буюу Эверестийг хамгийн анх удаа ориглыг нь хардаг газар энэ Намчи базарт байдаг. Тэгээд Намчи базарын энэ хав бол үнэхээр яархан байхгүй үзэсгэлэнтэй. За. Sagarmatha National Park гэдэг. Энэ бас айгүй гоё гинэ. Тэгээд өнөөдөр бид хоёр хэрнээ энд жоохон уддаг юм бэ. Өмнө 1-2 удаа гараад үтцсэн. Туршлагатай хүмүүс бол энд нэг 2 хоноод байх шаардлагагүй. Тэр шиг анх удаа гарч байгаа хүмүүст бол ганц 2 симптом тий ганц 2 тийм эрүүл мэндийн асуудлууд үүсэх гэдэг учраас биеийг нь басгаах үүднээс ерөнхийдөө энд 2 хоног болчих тийм байна. Тэгээ бид хоёр бас яг нэг дүрсээ нэг юмд хөөгдөж аваадсан учраас нэг сул өдөр гартлаа гарч ирлээ гэж үзээд тэгээ бас аюулгүй байдлаа бодсон ч тэр нэг кончи гэж бодоод шууд явахгүйгээр нэг коныг шийдсэн. Тэгээд одоо бид нар явж байна. Өнөөдөр яг Эверест view point дээр очиж болох юм байна тэгээд тийшээ алхах юм бол 2 цаг 30 минут алхах юм шүү дээ. 2 цаг 30 минут алхах гэдэг чинь буцаад наашаа 2 цаг 30 минут алхах гэсэн үг байна шүү дээ. За ингээд Намчи базараас ийшээ ингээд National Park
Гэт бас ингээд янз бүрийн иргэн тойрны хопоо. Поо. Харта. Wow, you are so lucky. Yeah, here to see the Everest view. Yeah. This is Everest. Everest, yeah, is for the left side is the first one is the Everest, yeah. Stage. За ингээ анх удаага Everest-ийг харлаа. This is the Everest, right? Yeah. Over there. Yes. Okay, high five. High five. Yeah, it's okay. Thank you so much. Yes. Dhanyavad for you. Dandiba. Yeah, you are so lucky. Yeah. If someone tourist like there are three like like a few days no see the mountain view and no see the Everest. Yeah. Someone very sad. No see the mountain view. There's everyone. Someone tourist very sad. Yeah. Like sometimes like the weather is bad. Yeah. No see the mountain view. No see the Everest. Yeah. За сонсон бидтэй манайхаа. Энд дэр чи 3 4 хоногийг үзсэн ч гэсэндээ. Поо тэр яараар өндөр болоо. 3 4 хоногийг үзсэн ч гэсэндээ Everest-тэй үзчих чаддгүй яа тэгэхээр нөгөө юутай амар үүш мүлтэй байд юм байна л да. Тэгсэн чи ингээ бит хоёрыг айгу азтай байна. Та хоёр шууд гарч ирээл National Park дээрээсээ ингээд оройг нь харж чадлаа гэж байна. За. Ой. Everest-тэй харлаа бит хоёр. Ингээд Everest-тэйгээ уулзлаа да. Угаасаа л дэлхийн хамгийн өндөр цэгийг нүдээр харах зэрэг бол үнэхээр гоё байсан. Тэгэл ягаад ч юм бүр нүдэндээ итгэхгүй тэр мөн гэж юу гээл би ингээл заагаал. Тэгэл анх удаага харсан. За анх удаа Everest-ийг тэр холоос харахад бас сүрдмэр сонир харагчлаасан л да. Би тэгээд яг өмнө бас тийм том чуулныг харчаагүй. Өмнө би зүгээр алтаа том богдол явж үзсэн. Тэвчсэн анхны Everest-ийг харсан тэр мөч бол нэг юм зорилгодоо юм нэг алхам амар том ойртож байгаа юм шиг санагдчихсан. Анх удаага Everest гарсан хүний хөшөө юм байна. Тэгээд амжилттай бууж ирсэн. Одоо л яг хоо амьд байдаггүй юм байна. За тэнд харуулъя гэж яах шиг байна. Манай Kumar. Tenzing Norgay Sherpa. 1914. His name is Sherpa. Yeah. His last name is Sherpa. Yeah. His Tenzing is the first name. And then why is the climbers calling like Sherpa, right? There is Sherpa is like the caste. Good. It's Sherpa. caste. Okay. It's the second name, yeah. Yeah. За би буруу ойлгосон юм шүү. За. Is he the Nepalian man? He's Nepali. He's The first climber, yeah. First climbed in the Everest, top of the Everest is a Yeah. Nepalian man. Good. За юм байт юм байна. Thank you. За нэг манай найз гаргаад ирлээ. Oh. I can see. What's going on? Okay. За тэгээд энэ National Park-аас нь бол Everest-тэй явжсан анх удаага харчлаа. Тэгээд top of viewpoint Everest viewpoint дээр нь маргааш өглөө гарахаар боллоо. Тэгээд 3 цагт гараад нар. Тэгээд 3 дахь өдөр одоо харж байгаа энэс цаашаага бид нар явна тэгэнгүүтлээ явах замдаа дахиад Everest-ийг харахгүй юм. Бидэнд дахиад яг энэ явж явах хугацаанд дахиад Everest-ийг харах боломж олдохгүй. Тэгээд Everest-ийг харах боломж олдохгүй явсаар байгаад хамгийн сүүлд Everest Base Camp дээр очив штэ. Everest Base Camp дээрээс Everest-ийг харах боломжтой. Бусад үеүүдэд бол Everest-ийг харах боломжгүй юм байна. Дэлхийн дээвэр гэдэг юм чи бас харагдах хүндээ харагддаггүй хүндээ харагддаггүй гэж шүү. Харахгүй мэнэ энэ чинь бидний зүгээр л зүгээр цэлмэг биш.
Одоо ингээ харуулъя. Зүгээр л цэлмэг өдөр байдаг шүү дээ. Зүгээр цэлмэг өдөр ямар ч хамаагүй. Энд чинь нэг байгалийнхаа жамаар явж байгаа энэ үүлнүүдээс дээшээ гарч уул байгаа байхгүй. Тийм учраас зөв цэлмэг үгүй хамаагүйгээр бүр ямар ч үүлгүй байж ижил энэ өндөр ориглууд маань бидний нүдэнд харагддаг юм байна. Тэгэхээр ер нь бол ямар ч үүлгүй байх үед харах боломжтой гэхээр бас аз хэрэгтэй. Эндээс одоо энэ Намчи базар дээр ирчээд би сая харуулсан та хэдэд харуулсан одоо энэ Эверестийн оргил моргилыг ингээд за бид нар л аягүй азтай харлаа. Тэгээ маш олон хүмүүс энийг харж чадахгүй буцдаг. Яагаад гэвэл цагаагаар нөхцөл байдлаас болоод ингээ харж чаддаггүй юм байна. Тэгээ харж чадахгүй явсаар байгаад тэгээ хамгийн сүүлд Everest Base Camp дээр очиод харах тохиолдолч байдаг гэж байна. Тэгээ бид хоёр бол маш азтай байлаа. Тэгээд ийшээ явж явах замд таарлаж байгаа одоо энэ тасгнууд маань бүгдээрээ ерөөсөө амьдрах хамгийн гол орлогын их үсэр нь угаасаа аялж жуулчтаас орж ирж байгаа мөнгөөр ерөнхий өөрсдийнхөө төсвөө бүрдүүлж амьдрдаг ийм газрууд байд юм байна. Гэхдээ энд бол аялж жуулчлаар төсвөө бүрдүүлнэ гэдэг бол угаасаа хамгийн боломжтой. Хэдэн мянган ийшээ зарж явж байгаа лээ бүгд Намчи базар гэдэг газараа ер нь дамжаад өнгөрч байгаа. Гэхдээ яг зарим нэг хүмүүс нь шууд бейс камп руугаа нисчихдэг юм байлээ л те. Гэхдээ энэгээр бол ихэнх нь дамжиж байгаа. За энэ ингээд төвд Тибет иймэрхүү юунууд л зөндөө таарна уу. Энэ ингээд үлтэй болохоор нөгөө гоё бол маань харагддаггүй. За манай гап маань дүрс авч явах шиг байна. За Намчи базар гэж ийм газар байт юм байна да. Энд гэхдээ бүх юм байна. Бүх юм байсан шүү. Бүр North Face-ийн альпинисттэй дэлгүүртэй байлээ. За тэгээд энэ нэг уул руу гарч байгаа готл уулын авиралттай холбоотой янз бүрийн гой Катмандуд байхгүй дэлгүүрүүд л энд байгаа длээ дээ. Тэгээд энд бас дэлхийн хамгийн өндөрт байрладаг паб байт юм бэлээ. Дэлхийн хамгийн өндөрт байрладаг шүдний имлэг байт юм бэлээ. Тэгээд энд ямар нэг юм байгуулал энд яг одоо энэ Намчи базарт байхгүй мөртлөө их тийм ямар нэгэн үйлчлэгийн газар ч юм уу эсвэл ямар нэгэн газар хэрвээ юу ачих юм бол байгуулчих юм бол тэр чинь дэлхий дээр байрлах хамгийн өндөр зэгт орших үйлчлэгийн газар ч юм уу юу ч байж болно. Энд л байхгүй юм хийчихэд дэлхий дээр хамгийн өндөр зүйл болох боломжтой юм байна л да. Нэг паб хийгээ паб нь дэлхий дээр хамгийн өндөрт орших паб болоод шүдний имлэгнээс ч тэр нь дэлхий дээр хамгийн өндөрт байж юу болоод шүдний имлэг болоод ингэж явчих юм байна л да. Энэ одоо жишээлбэл Солонгос Непалийн хамтарсан дэлхий дээр хамгийн өндөрт байрлах имлэгч юм уу те хэтчлээ ингээл явчих юм байна л да. Габи чи энд нэг студ байгуулвал дэлхий дээр хамгийн өндөрт байрсан студийг байгуулах нь шүү дээ. Энд их студ байд юм болов. Ямар ч хамаагүй газар нээсэн дэлхий дээр хамгийн өндөрт байрших газар болох юм шүү те. Тэр энэ World's highest dental clinic Namchi Bazaar, Nepal. Namchi Dental Clinic Operation Camry гэж юм. За.
энэ дотор ингээд шүтний имлэг байна. Орж үзэгдэж яах вэ? Тэгээ нэг паб байгаа. Өнөөдөр орой бид урнаа. Өнөөдөр орой паб орж ой гэж ярьсан. Ваа, тэгтийн тасархаа харагдчих шүү. Салют юм аа. За ингээ энүүгээр ингээд ийм олон орны тогнууд байна. Тэгээд энэ дээр аялсан хүмүүс юм байна. Тэгээ ингээ юм бичээ үлдээчт юм байна. Энэ тгийн тог байна. Airspace Camp гэж байна. Дахиад энэ тгийн тог байна. Энд чи хаанхын тог лээ? Тэгээ энэ дээгүүр мээгүүр ингээ битүү байлээ. Хаасаагүй ингээ тогнуудтай. Энэ нэг юм Африк орны тог хаа. За, Намчи базар дээр Габи битээр чидэр эрэхтэй үнэхээр мяарцсан байсан да. Яг энүүгээр алхаж яад бүр зайл болцсон байсан. Байна тий. Гайдаас хоёр хоол гэсэн чинь. Ойрхоо гэл яа л гэдэг. Тэг яг явс чи уулнаас ойрхол юм байна тий. Яг тэр үед бол үнэхээр хэцүү байсан. Үнэхээр ол байсан тий. Тэнийгээр ингээл бүх юм байна дөө. Ер нь бол яг юм зам дутуу автсан ч юм уу тэгэж бодох хэрэггүй л юм байна. Зүгээр ийшээгээ юм бол баг байхгүй. Тэр. Тэр юм зам мартсан ба тэгээд нээс авчиж өгөх. Эний арай. Хамгийн өндөр үүдэг. Энэ дэлхийн хамгийн өндөрт оршдог Irish pub. Дэлхийн хамгийн өндөрт оршдог Irish pub байна. Хальт орж хийх гээд орчих шиг байна. Энд ATM байна. Exchange money байна. Бүх юм байна да. Энэ ингээд хэрэгтэй бүх бараанууд байна. Олон дэшиг амирах гэж байгаа бол юм байна. Бэли байна. Ямар гоё дэлгүүр байна. Малгай шүү дээ. Габ малгай авах байх шүү дээ. Габи малгай авахгүй. Габи таалагд малгай байгаагүй. Эндээс авал жоохон үнэтэй л авах байх. Гэтэ асан дээр хаа дэшигээ малгайгүй гарч болох байх. Габиг дуудъя. Габиг дуудъя гэж надаа. Ямар ч хөдөлж авах юу байхгүй. Карт авч гашиггүй шүү дээ нэрээ. Габи энд малгай байна шүү дээ. За. За угааш. По. Римби. Яа. Габ нэг эднэртэй хамт тоглож байгаа шинэ. Чи хүн аллаа амир. Би ч бүр волейбол бүр түүж явахгүй. Асууд осчин л доо. Дээгүүртик хатсан. Чин тасдаг хэвчээгээ. Яарэ содгош яачаа. Юу ярих юм бэ? Ямар тэнийг юм бэ? Лаймайф чи Монгол. За баяртай. Хаалга авахгүй бол араас ч өхөр оронлогч. The first museum was built in 1993 and was
Yung just said, sorry, we just Hilary won the 7 April 1994. Okay. And this one is the highest museum in the world, right? Yeah. Okay. За ингээд та нарыгаа дэлхий дээр хамгийн өндөр байрладаг музей дээр харж үзүүлэх гэж байна. We can go inside. We can go inside. Би ч нэг англиар ярих гэж сүултээ бүр хүн амир юм болж байна өө. За орж үзцгээе. Энэ тодорхой хэмжээнд мэдээж такстай байх тий. Таксгүй байх гэж тий. Энэ санж сүрэн бас жоохон эргүү юм ярина. Hi baby. In here, ticket counter. Yes. Foreigners. 500 rupees. 500. It's totally. Nepali national areas. You 250. Yes, okay. Тэ ахвал музей рүүгээ оруулдаггүй юм байна. Тэгээ энэ музейд байгаа бүх зургуудыг энэ бүх цуглуулгыг ах өөрөө хийсэн юм байна. Музейг оруулдаг юм биш нөгөө камер оруулдаг юм байна. Тэ солиорч. Музейг оруулдаг юм биш. Музей рүүгээ камер оруулдаг юм байна. Тэд энэ бүх юм оруулгалаа бид сая. Тийм. You forgot your bag. Гэтэ өөрөө ингээд саяны ингээд музейд бүх юмыг өөрөө цуглуулсан бол өөрт нь амар үнцэнтэй болохоор аргагүй юм байна л да. Үнэхээр амар сонирхолтой музей байна яалтчгүй. Тэгээ битээр бол нууцаар камера оруулчих гэж бодож ирсэн аа. Бас оруулаагүй ч болт гэж бодлоо. Тэгээ энэ ах чинь бас өөрөө зурагч юм байна. Тэгээд амар олон зургуудыг авсан. Many days best place to see in Mongolia. Oh, nice. Sorry, can you repeat that? 10 days. In Nepal? From Kathmandu fly to Chengdu, Beijing, Ulaanbaatar, Yes. and then Kardabar. It's only 2 days, 2 or 3 days. 2 weeks. Yes. 2 weeks. 2 days. Монгол No. And then we have to go monastery Ulaanbaatar. 12 days. Not 12 days. So many days. 30, 40 days. 3-4 days. Yeah, 30. 30 days. Yeah. Little. The best one, say, not Mongolia is very big. I think it's 2 weeks. 2 weeks. 2 weeks. 2 weeks, right. पछि अर्को वर्ष आउँछ Ах өөрөө юу юм бэ? Нөгөө сонсголгүй юм байна. यो आउँछ Тэгээд өөрөө ярьдаг сонсгол байхгүй тэгээд Тийм байна. хамны хайрцгаар फेरि आउँछ अर्को वर्ष Гомар минь ойрлоод яах вэ? Сонсохгүй шин. орилж том яах юм шүү. Амын том ангаа. Kumar. Okay, thank you. The museum is good. Yes. Thank you. Bye bye. Yeah, okay. They use you. The minutes тэргээр явта. Яа, гоё харагдчих шүү. За, наадхаа эргүүлээч. Олны эргүүлнэ шүү дээ. Чи их алцааж байна. Маргааш чи алгаад ирэхээр хошлого болно. He's acting like crazy in today because yeah, he not of rest, right? Let me see in the tomorrow. Аялын влогтой хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай дэлхийг тойрсон аялын влогийн хамтрагчаар Old Spice брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Old Spice-ийн зүгээс нэгэн урамшууллыг зарласан байгаа юм байна. За та бүхэн Old Spice-ыг авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд за 300 сая төгрөгийн
шагналын сантай. За чанар бол ухаалаг хэмнэлт урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн маань вебсайтаас аваарай. Ингээд манай влогийн хамтрагчаар Old Spice хамтран ажиллаж байна. You want hello? I have a question. Yeah. What do you think yourself? Are you handsome in Nepal? Me? Yeah. Is me no handsome there? Is me I'm little bit. You're a little bit handsome, Yeah, right? In Nepal there is so many handsome boys. Handsome boys? Yeah, you are handsome. Me? Yeah, it look like you pretty face. Pretty face? Yeah, it's my eyes like black. No. The skin doesn't matter, you know. The most important is eyes, nose. Yeah. Yeah? Eyes, nose, and feet, bodies. Yeah. Yeah. It's matter. It's better. Yeah. For in Nepali girls, like watching for just like a pretty face is very good. And someone have the good money, that boy is very good man, yeah. It's me, I have no money, no pretty face, I am not good, yeah. Hell no, man. Okay. Have to flirt boys. Have to flirt guys too. Girls in Nepal. Have to flirt. Okay, yeah. In Nepal, Yes. Slap on the ass. yeah, slap the ass. someone slap the yes, I'm there. Yes, please give me your number. And what is your name? Yeah? And yeah, you are look like pretty girl. Please give me your contact number, yeah? I call you. Cheaper money, they give the cheaper money. Yeah, They got lose it, money, got yeah. it. Yes. Хямдхан солино л гэдэг жаах шиг байна. Эндээс угаасаа мөнгө солиулахгүй бол бас битэрийн рупи дуусж байгаа. Тэгээд хичнээн хоол инклюдед байсан ч гэсэндээ хоолндоо чадахгүй юм гараад ах юм уу. Би бол өчигдөр нэг илүү хоол идэл байсан. Тэгээд цай, кофе, мофи гээд Усунтай. тэр нь хоол инклюдед хамгийн үнэтэйг шаах хэрэгтэй шүү дээ. Хамгийн үнэтэй, хамгийн их махтайг нь л госох хэрэгтэй. Тэгээд яг Хоолтой хоол юм шүү дээ. Тоогоороо тий. хооллохын төрлийг мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй юм аа. Үнийг харж байгаа за энэ гайг өмтэй явж байгаа айгуул байх гэж бодол авчихлаа. Тоогоороо шүү. Хоолныхоо чанараараа шүү. In Nepal, I have a good money. There, I have a lot of money. I have a good, pretty face. There's so many girls they follow me. Yeah. Very nice man. Oh, very nice man. There. I have no money, no pretty face, not looking here for me. Yeah. Don't think about yourself. Yeah, you. Yeah. We thinking about you. Yeah. You're a good man. That's enough, right? Yeah. Your inside is the important. Yeah. Yes. You. Good though. Yeah. You have kid. You have wife. Yeah. You have work. You have Yeah. job. Yeah, Yeah. that's good. That's enough. Yeah. Yes. Yeah, look at this guy. He's single. He's single, yeah. He's pretty face but single. Yeah. He have a money, pretty face. Yeah, he has money. He has career. He has I don't have money. I have just pretty face. he has thousands of followers. It doesn't matter. He's Yeah, still yeah. single. Fucking Yeah, single. Fucking single, yeah. Fucking single. I read about the history of some Namchi Bazaar. Bazaar means like market, Yeah, it's bazaar means. right? Yeah. A lot of time ago, this is a near village. Yeah. Near village, the meet at there. Yeah. Yeah, exchanging some goods,
exchanging some goods and buying some foods. It's because in this area is the cheap one, right? Yeah. Because this is a market. Yeah. And they call is the village name is Namchi, right? Yeah. And then after what is this? There's carom board. What? Carom board. Call the Kindergarten. Carom board. They are playing carom board. This is not kindergarten. Kinder, not kinder. Yeah. Namaste. Okay, let's go. Let's go. Yeah. Okay, let's continue to I think so. This one also the kindergarten. kindergarten. Yeah. Oh. There are so many girls. Hey, hello. What's up? High five. Let's high five. High five. Home away from home. Hostel for children. Oh. За тэгээ энэ Намчи базар гэдэг нь тийм очтой юм билээ. Базар гэдэг нь Непал хэлнээ зах гэсэн утгатай. Тэгээд дээхэн үед энэ ойр хавийнхан тосгоных нь энд ирж худалдаа наймаа хийдэг тийм одоо уулзалтдаг те чухал газруудынх нь нэг байсан учраас одоо зах гэж нэрлээд Намчи базар буюу Намчи зах гэсэн утгатай ийм газар байт юм байна. Тэгээ одоогийн байдлаар бол энд 1500-аас 2000 хүн яг юугаар оршин суудаг. Яг Непал иргэд оршин суудаг. Тэгээд Непал иргэд оршин суудаг. Тэгээд далайн түвшнээс 3450 метрийн өндөрт оршдог ийм газар байгаа. Тэгээд хамгийн гол нь энд оксижений хэмжээ 64. Бид нар 100% оксиженаар амьсгалдаг бол 3500 метрийн өндөрт гарч ирээд бид нар юу аа 64% оксижен байгаа гэсэн үг. Ер нь дээд далайн түвшнээс дээшлэгдсэн оксижений хэмжээ багасаал байдаг. Өчигдөр бид нар амар азтай байсан. Амар гоё. Энэ хавийнхаа юуг харцсан шүү дээ. Тэгээ одоо болохоор ийм ямар ч юу байхгүй. Нөгөө гоё уул молоо харах ямарч боломж байхгүй. Тэгээ ер нь бол азтай явж байгаа дөө. Өнөөдөр өглөө Эвересттэй харцсан тийм амар сэлмэг байх үед харна гэдэг бол бас аз за окей. Өөр олон юм байхгүй. Камера онтрлаа бай. За ингээд манай энэ удаагийн эпизод 4 маань ерөнхийдөө манай Габигийн алхалтаа хийгээд ерөнхийдөө бас хэцүүг нь мэдэрч ихэлсэн тийм эпизод байлаа гэж бодож байна. Үүнээс цааш бол манай Габи маань гайгүй дээ. Энэ үртэл би их баясгалантай байсан юм аа. Тэгээд цаашдаа бол мань баларнаа. За энэ дугаар дээр бол миний тийм өхөө амиа тавьж байгаа дугаар боллоо. Тэгээд Санжаа маань энэ удаад бол айгүй ирч хүчтэй гоё дуулч хөрөөд хипхоп дуулаад өглөөд явж ирсэн. Бүр Санжааг хараад яаж ингэж явж байна гэж бодож байгаа. Гэтэ дараагийн дугаар дээр бол би гайгүй. Манай Санжаа маань амиа тавина. Санжаа маань бүр юу би цаашаа болно. Тэгээд Габи бидэртэй хамт байгаа. Аялын влогтой маань хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Ирэх дугаараар ирээд уулзцгаая. Баяртай. Солиотой. Би бүр яг яаж байгаа юм шиг юм бодож байна. Өөглийг хартаа. Ёо яар бэ? Ирдэг бас нэг охиных нь хулаа. Утгагүй баян болно мөнгөөр цулаа. Ёо Габи чигүр галзаар. Чи ч өөрийгөө өндрөөс айдаг гэж бодоод байсан ч бас. Гайгүй. Яг ийм риск юм чи амар ихгүй да. Woo!